За намайг манай автогоо танилцуулсан Улсын дэвшин захиргааны иргэн танхимын тэргүүний ажилтай. Улсын дэвшин шүүгч 2 жил ажиллаж байна. Өмнө нь захиргааны иргэн шүүгчтэй шүүхэд 2 жил ажиллаж байсан. За тэрнээс өмнө худалдаа магистрын хуулийн газрын захирал Монгол Улсын их сургуулийн сургууль багш гэдэг иймэрхүү ажил хийж исэн хүн байна. За ингээд та бүхэнд өнөөдөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн ийм сэдвээр товч мэдээлэл өгье. Тэгээд та бүхнийг ядарч байгаа юм шиг санагдаад их цөөхөн презентацийн дэлгэцсэн гол нь бас ярилцаад явчих болов уу гэж бодоод. За энэ презентацийг би өөрөө өдөртөх юм байна, тийм үү? За эхлээд шүүхийн тогтолцоог нэг эргэж гаргах юм. Захиргааны иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг сэдвээр орох юм. Ер нь Монгол улс ямар шүүхийн тогтолцоотой юм бэ гэж. Тэгэхээр бид бүхэн өчигдрөөс хойш хичээл залгаж байгаа учраас ерөнхийдөө гадралсан байгаа. Монгол улсад үндсэндээ 3 чиглэлээр ажилладаг шүүхийн тогтолцоо, дагнасан шүүхийн тогтолцоо өнөөдрийн шинэ хуулинд оршиж байна. За энэ 90 иргэн захиргаа хянан хэрэг гэсэн ийм 3 үндсэн чиглэлээр шүүхийн үйл ажиллагаа маань явуулдаг. За харин дээд шүүхийн хувьд бол Монгол улсад ганцхан дээд шүүх байгаа. За энэ шүүх маань дотроо 3 танхимтай ийм байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа. За дээд шүүх 25 шүүгчтэй, ерөнхий шүүгч 24 шүүгчээс бүрдэн. За 24 шүүгч маань 8-8-аараа 3 танхимд хуваагддаг. 90 иргэн захиргаа гэсэн ингэж чиглэлээр ажилладаг. За шинэ хуулийн дагуу бол танхим сэлгэж ажиллагаа болцсон байж байгаа. Одоо бол захиргааны танхимын шүүгч зөвхөн захиргааны хэрэг шийднэ. Эрүүгийн танхимын шүүгч зөвхөн эрүүг хэрэг шийднэ. За хуучин бол одоо энэ шүүхийн багц хууль хэрэгжихээс өмнө бол танхим сэлгэж ажилладаг байсан. Тэгээ энэ бол нэлийн шүүмжил дагуулдаг байсан. За давзаалтах шатанда бол манай дагнасан шүүхийн тогтолцоотой болж чадсан. За эрүүгийн 9 шүүх, иргэний 9 шүүх, захиргааны 1 шүүх гэсэн ийм шүүхүүд ажиллаж байна. За шүүхүүд маань давзаалтах шатанда бол тойргийн зохион байгуулалттай байгаа. За 3 аймгийн дунд 1 давзаалтах шатны шүүх гэсэн ийм зохион байгуулалттай байгаа. За захиргааны хэргийн шүүхийн давзаалтах шатны шүүхийн хувьд улсын хэмжээнд ганцхан шүүх үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотод байдаг 13 шүүгчтэй. За анхан шатны шүүхтэр бол сун дундын иргэний 50 шүүх үйл ажиллагаа явуулж байна. За зарим сум дээр бол дагнасан байдлаар зохион байгуулагдсан 15 оны сая 7 сарын шүүх байгуулах тухайлаар. За зарим сум дээр бол нийтлэг хариаллын буюу 90 иргэний хэргийг бол хамтдаган шийдэж байгаа ийм шүүхийн зохион байгуулалт байгаа. За захиргааны хэргийн анхан шатны 22 шүүх байна. Энэ нь 21 аймагт тус бүр байгаа. За нийслэлд 1 захиргааны хэргийн шүүх байгаа. Дүүргийн хувьд бол 3 дүүргээр нэгтгэсэн нэг дагнасан анхан шатны шүүх явж байгаа. Та бүхэн мэдж байгаа байх тийм ээ. Нэр нь жоохон хэцүү болсон. 3 Баянгол, жишээлбэл Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх гэдэг ийм тойргийн 1 шүүх шинэ байгуулагдсан байж байгаа. За төвчмөн хэлбэл ийм байна. Ойролцоогоор 500 арай өрөхгүй шүүгч ажиллаж байгаа тийм ээ. 500 арай өрөхгүй шүүгч өнөөдөр шүүх мэдлийг хэрэгжүүлж байна. За захиргааны хэргийн шүүхийн хувьд тэгвэл ямар зорилготой юм бэ гэдэг асуудал орж байгаа чинь. Ер нь бид нэр тодорхой хэмжээний төсөөл байгаа юу? Та бүхэнд захиргааны шүүх гэхлээр ямар маргаан шийддэг юм шиг. Цагаан захтнуудын маргаана. За ямар ч байсан нэг талдаа нэг цагаан захтнууд байх хэрэгтэй тийм үү? За нөгөө талдаа ачхаа гэж. За төрийн байгууллагын үйл ажиллагааг хөвөн эсэргүүцэж байгаа бол за ерөнхийдөө бол гадралж байна тийм ээ. Тэрээ захиргааны шүүх бол үндсэндээ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг. Энийн нэгдүгээр зүйл зорилтын тавьж гисэн. Ер нь энэ шүүх ямар зорилготой үйл ажиллагаа явуулдаг? Энэ хууль маань ямар харилцааг зохицуулдаг юм гэж. Тэгэхээр эргэн хуулийн этгээдээс захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр нь өөрийнх нь эрх хуулиасны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл түүний хандах тэр маргааныг хянан шийдэхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж. Тэгэхээр эндээс хэд ойлголт гарч ирж байгаа. Хамгийн нэгдүгээр нь нийтлэл нь ямар ч байсан дөрөвний хэлдгээр эргэн хуулийн этгээд байх нэ гэж. Нөгөө талд нь яах вэ?
сэтгүүл зүйн цагаан захтан гэдэг томьёолтой албан тушаалтнууд, захиргааны байгууллага албан тушаалтнууд байдаг. За захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэр нь тэрний ямар нэгэн байдлаар эрхийн хүндсэн бол захиргааны иргэн шүүгт хандах боломжтой юм гэж үзэж байна. За энэ хуулийн зорилтын томьёолоос биднээс ямар зүйл ойлгогдох вэ? Ямар зүйл агуулгаар орон гарах вэ гэхээр хоёр үндсэн зорилгыг захиргааны иргэн шүүх арчилсан нийгэмд хангадаг юм байна гэсэн ийм агуулгыг бид нар ойлгодог. За хамгийн нэгдүгээрт босоо тогтолцоонд хүний эрхийг хамгаалдаг юм байна гэж. Босоо тогтолцоо. Босоо тогтолцоо гэдэг маань юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар албадлаг нэг талд нь байгаа ихэд нөгөө талаа захирч албаддаг тийм харилцаа гэдэг. Та хүссэн үсэг захиртгаас өөр. Жишээ нь олон нийтийн газар тамхи татахыг хоригё гэдэг хууль гарлаа. Одоо энэ харилцаа таны өөр бидний хувьд сонголтой нь. Бидний хувьд сонголтой нь байхгүй шүү дээ. Захирагдчих тийм ээ. Тэгэхээр энэ босоо харилцаа гэж захирч байгаа. Өссөн үсэг та ямар хүсэл зоригтой байхаас үл хамааран тэр харилцаанд захирагдахаас өөрөөр байдал гарч байна. За энийг босоо харилцаа гэдэг. Тэгвэл захиргааны шүүх энэ босоо харилцааг хүний эрх зөрчигдөхөөс сурцсан сэргийлдэг юм шиг байна гэж. За ганцхан захиргааны иргэн шүүхийн босоо тогтолцоо хүний эрхийг хамгаалдаг. Бид бүхэд сайн мэднэ үндсэн хуулийн цэц бас энэ дүүргийг давхар үүсгэдэг. За үндсэн хуулийн цэц маань юугаараа захиргааны иргэн шүүхээс ялгаатай юм бэ? Юу гэж бодож байна? Хоёулаа адилхан цагаан захтнуудын анаас үзэл тийм үү? Дандаа л албан тушаалтай хүмүүс эсвэл их мэдлэлтэй байгууллагын тэр эдгээр шүүхүүд төр дуудагддаг. Захиргааны иргэн шүүгч захиргааны хэрэгтэй холбоотой хуулийнхаа хэмжээг дагуулж барил явах. Үндсэн хуулийн үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл үндсэн тохиолдолд за яг үнэ. Үндсэн хуулийн цэц нь маш хязгаарлагдмал хүрээнд хяналтаа тавьдаг. Тэрний өгвөл үндсэн хуулийн байгууллагуудаас үндсэн хууль зөрчих юм бол тэрнийг хяндаг. Тухайлбал үндсэн хуулийн байгууллагууд гэж юу гэхээр их хурл гэждэг, тийм ээ? Засгийн газар гэждэг. Эсвэл үндсэн хуулийн албан тушаалтнууд гэдэг их хурлын дарга байдаг. Бид бүхэн мэдж байгаа нямдарч даргаыг богцоолох шийдвэр гаргаж ирсэн, тийм ээ? Хууль зөрчсөн гэдэг. Их хурлын дарга, их хурлын гишүүд байдаг. Засгийн газар гишүүд, ерөнхий сайд байж идэг. Улсын ерөнхий Монгол улсын дээдчүүд ерөнхий шүүгч, ерөнхий прокурор үндсэн хууль зөрчсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндсэн хуулийн цэц маань маш цөөхөн хязгаарлагдмал хүрээд хяналтаа тавьдаг. Харин энээс бусад бүх захиргааны байгууллагуудад захиргааны иргэн шүүх хяналтаа. Захиргааны иргэн шүүх хяналтаа. За тийм учраас хоёулаа адилхан чиг үүрэг хэрэгжүүлдэг гэж ярьдаг. Босоо тогтолцоонд хүний эрхийг хамгаалдаг. За хоёрдугаарт хамгийн баг бас гол зорилго гэж болно. Энэ юу вэ гэхээр эрх зүйн төрийг төлөвшүүлдэг гэж хэлдэг. Та бүхэн санаж байгаа бол ер нь социализмын захиргааны иргэн шүүх гэж сонсч байсан уу? Яагаад? Харин байгаагүй. Одоо хойд солонгос захиргааны иргэн шүүх байхгүй. Хойд солонгос захиргааны иргэн шүүх байхгүй. Хамгийн гол юм тэр байна. Захиргааны шүүх ардчилсан нийгэмд л байдаг. Ягаад гэвэл дарангуйлдаг нийгэмд төр өөрөө өөрийгөө хяндаг шүүхээр яах юм? Тийм үстэй. Албан тушаалтныг чи хууль зөрчижээ гэж шийдвэрийг өчнгөө болгодог ийм шүүх дарангуйлдаг нийгэмд хэрэг байхгүй шүү дээ. Ямар нийгэмд хэрэгтэй вэ гэхээр ардчилсан нийгэмд байдаг. Тийм учраас өмнөх тогтолцооны үед байгаагүй шүү. Шинэ үндсэн хуулийн дагуу бий болсон шүү. Ардчилсан нийгэм яагаад энэ захиргааны шүүхтэй байхыг шаарддаг вэ гэхээр төр ч гэсэн өөрөө иргэнтэйг адилхан хуульд захирагдах хэрэгтэй. Тийм биз дээ. Хэрвээ адилхан эрхтэй бол төр ч гэсэн хууль захирагдах хэрэгтэй. Төр хууль зөрчих юм бол тэрийг таслан зогсоодох газар нь юу? Захиргааны шүүх байх хэрэгтэй.
Тэгээ энэгээр эрх зүй төр буюу төрийн үйл ажиллагаанд нөгөө хууль дэдлэх зарчмыг хэрэгжүүлдэг гэсэн үг. Хуучин ийм шүүх байхгүй хад төр дур зоргоор загнаж болно. Харин гомдыг үл зөвхөн дээдлийн дарагт нь гомдно шүү дээ, тийм ээ. Дээдлийн дарагт нь харна. Дээдлийн дарга уучлаарай гэж хүлээж авахгүй бол тэгээд явах газар дуусаа гэсэн үг байхгүй. Явах газар дуусаа. Тэгэхээр захиргааны эрийн шүүх нь өнөөдөр арчсан энд хоёр үндсэн зорилтыг ханддаг. Нэгдүгээр босоо тогтолцоод хүний эрхийг хамгаалдаг. Хоёрдугаарт төрийн үйл ажиллагаанд хууль дэдлэх буюу эрх зүйн төрийг төлөвшүүлэхэд өөрийнхөө гүйцэтгэдэг гэж ойлгож байна. За энийг хандхын тулд өнөөдөр ямар захиргааны шүүхийн тогтолцоо ажиллаж байгааг бол түрүүн товч хэлсэн анхан давах хяналтын гэсэн 3 үндсэн шат бүхий захиргааны шүүхийн тогтолцоо өнөөдөр Монгол улсад ажиллаж байна. За 2011 оны хүртэл бол захиргааны нэрийн давцаалтах шатны шүүх Монголд байхгүй байсан. Хэдийгээр 2004 онд анхан шатны захиргааны шүүх байгуулагдсан үйл ажиллагаа үйлчилсэн боловч үүнээс 7 жилийн дараа давцаалтах шатны шүүхт болсон. За мөн захиргааны нэрийн анхан шатны шүүхийн хувьд аймаг дээр одоо нэг шүүх байгуулсан боловч ерөнхий шүүгч нь аймгийн одоо давцаалтах шатны шүүх захиргааны нэрийн шүүхийг толгойлдог гэсэн. Тэгээ өөрөөр хэлбэл 90 иргэний давцаалтах шатны ерөнхий шүүгч захиргааны шүүхийг толгойлно гэсэн үг байхгүй юу? Холилдсон шүүхийн систем байсан. Одоо сая 2012 оны хуулийг дагуулсан шүүх байгуулах тухайлаар захиргааны нэрийн анхан шатны шүүх бүр манд тусдаа ерөнхий шүүгчтэй 4 орон тодорхойлсон. Одоо нийтлэг 90 иргэний хараалын шүүхт ямар ч хамаагүй болсон. Ийм байдлаар үйл ажиллагаа хийж байгаа. За ингээд анхан шатнд бол 99 шүүгчийн оронтой байгаа. За захиргааны давцаалтах шатны шүүхийн 2011 онд 5 шүүгч хамгийн анх томилогдсон. Би тэр 5-ын нэг байсан. За одоо бол 13 шүүгчийн оронтой болсон. Улсын хэмжээнд ганцаарх үйл ажиллагаа хийж байгаа. За танхимын хувьд бол 5 шүүгчтэй байсан. Шинэ шүүхийн багцуулаар 8 болгож нэмсэн. Ингээд нэмж байгаа гол учир нь түрүүсэн танхим сэлэхгүй болсонтой холбоотой. Хэрвээ Батцуур гэдэг шүүгчийг татгалзах юм бол өөр нэг шүүгч сонгох боломжтой байх хэрэгтэй. Тийм биз? Яг мухарлсан 5 шүүгч авчихлаа. Нэг юм 2-3-ыг татгалзахад л ерөөсөө улсын дэд шүүхийн хэмжээнд хэрэг шийдэх боломжгүй болж байгаа. Яг бол эрүүгийн танхим захиргааны хэрэг шийдэхгүй шүү дээ. За ийм учраас 8 шүүгч оронтой үйл ажиллагаа болдог. За ганц нэг статистик ингээд харуулхад ер нь захиргааны шүүх байгуулагдсанаас хойш яг хэргийн ачаал одоо шийдэж байгаа хөдөлгөөнийг дараах хүснэгтээс харж болох байна. Түрүү жил гэхэд жишээлбэл дээд шүүх бол 300 захиргааны хэрэг шийдсэн. Давцаалтах шатны шүүх 883. За анхан шатны шүүх 1187 захиргааны хэрэг шийдсэн байна. Би зөвхөн сонирхолтой яг ийм түрүү жил захиргааны хэргийн шүүх Монгол улсад байгуулагдсны 10 жил явуулсан. Энэ тохиолдолд ордонд хурал хийгээд гадны эрдэмтдийг ураад илтгэл хилцүүлээд ингээд санаа олоогоо солилцсон. За энэ хуралд бол Японы эрдэмт ирсэн. За Японы судлаач нар ирээд Монголын энэ статистик тог харчаад бол үнэхээр гайхчихлаа. Монголын иргэд чинь ийм амар захиргааны шүүхт ханддаг, ийм хэрэгтэй юм. Тэгээ Япон яадаг гэсэн чинь манайх ер нь жилд бол анхан шатндаа 10-20-оос илүү шийддэг шүү дээ гэж. Тэгээ Япон хэдэн хүн автай байлаа тийм ээ. Тэгээ гайхаад байгаа байхгүй. Тэгээ энд бол зүгээр бид нар санал солилцож хад хэд хэдэн хүчин зүйл байж магадгүй гэж бодсон. Юу гэхээр нэгдүгээрт манайхад төрийн үйл ажиллагаа ингээд нөгөө төлөвшөх шатнд авч байгаа тийм ээ. Алтан оноо байгаа. Тийм учраас тэрнтэй холбоотой гомдол их гардаг. За нөгөө талаас иргэд бас бухимдуу байдаг. Манай одоо иргэдийн хувьд бол бас их заргач иргэд шүү дээ, тийм ээ. Ер нь бол дайч. Ер нь бол бүх хэргийг дээч рүү авчирна гэсэн хүмүүс үүдэг шүү дээ. Тийм заавал дээч рүү шийдвэрж санаа нам. За дээч рүүээс цааш явдаг юм байвал тэгээд бас явах санаа байгаа л. Энэ бас нэг хүний хувийн онцлог гэж. Япон хүмүүс болохоор тийм ер нь ингээд дарга тэг гэвэл за гэдэг стилтэй гэнэ.
Тэрнээс биш гуай гэдэг хүмүүс биш гэнэ. Тэгэхээр энэ чинь бас менталитет байна тийм ээ. Тэгээ бас Япон бол одоо тийм нэг цаад уг юунаасаа соёлн одоо тийм нэг тийм захирагддаг юмыг дагдаг юм ээ. Одоо тийм төрөлтэй заргалт гэдэг бол нэг тийм сайн зүйл биш. Манайх бол тийм арчлан мэдрэмжтэй менталитет сайн алт юм уу да. Тийм учраас энэ хүн ам нь бол 3 сая хүртлөө гэдэг хэргийг харахаар Японоос илүү яваад байдаг. Ийм зүйл байдаг. За энэ бол бас их ингэ жил болгон өсдөг юм аа. Гэхдээ дээд шүүхтэр ингээд шүүмжлэг нийлээ байд юм. Дээд шүүхтэр ингээд хамаг хэргийг шийддэг гэж. Дээд шүүх бол яг үүндээ ингээд харахаар 20-30% шийддэг. Улсын хэмжээнд шийдэж байгаа. Баалга орчин үед давзаалдах шатнд ингээд эцэлэгддэг юм аа. Тэгээд тэрийг бас анзаарах хэрэгтэй. Манай танхим дээр хэлж байгаа ялангуяа хуулийн шаардлага хангахгүй гомдлуудыг бид айл болох болно хэлцгүүгээр буцаахыг боддог. Гэхдээ бас нөгөө талдаа иргэдэн нэлээд гомддог, заавал хэлцүүлмээр байдаг гэсэн юм гомдол өгдөг учраас хуралдаанд оруулаад тэгээд за тэг ер нь бол айл болох тэр анхан давзаалдах шатны шүүхэд итгэл бий болох хэрэгтэй. Итгэл бий болох хэрэгтэй. Дээд шүүх гэдэг бол одоо супер шүүх шүү дээ. Дээд шүүх бол тэр менежерийн шүүх байхгүй. Менежментийн шүүх. Би нэг үйлдвэрээр тайлбарлах туфтаа гэдэг. Талхны үйлдвэр дээр цэгтэр яг талах байдаг хүн бол жишээлбэл талхчин мэдтэй тийм ээ. Яг тэр гардаж талах гэж байгаа байхгүй. Тэр анх шатны шүүх бол яг тэр талхыг гардаж хийж байгаа талхчин байхгүй. Давзаалдах шатны шүүх ямар тохиолдолд ордог вэ? Тэнд гологдлууд байгаад ирэхгүйд ордог. Өөрөөр хэлбэл цехийн мастер орж ирдэг тийм ээ. Энэ нийц чинь энэ нийцгүй ингээд үйл ажиллагаанд нь өдөр тутам оролцоод удирдах явчихдаг. Менежер өдөр тутам талхчны хажуу зогсох уу? Үгүй шүү дээ. Тэр нь хяналт тавьж чадахгүй. Өдөр тутам анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд голдролт нь оруулж хянжид алдаагийн залруулдаг шүүх бол давзаалдах шатны шүүх байна. Бодлогын түвшинд алдаа гарч ийн үү гэдэг юмыг өдөртдөг шүүх бол дээд шүүх гэдэг. Улсын хэмжээнд жишээлбэл юу гэдэг залхин гэдэг одоо юу гэдэг эрүүгээр хэрэг бол Увс аймгийн шүүгч нар нэг ойлгодог. Дорнод аймгийн шүүгч нар нэг ойлгож болохгүй зүтэй. Тэгэхээр энэ чинь улсын хэмжээнд бодлогын алдаа болж хэлж байна, тийм ээ? Хууль Монгол улсад нэг л үйлчлэх ёстой. Тэгэхээр дээд шүүх бол энэ хуулийг нийгмээр болгох бодлогыг л барьдаг шүү. Тэндээс нь хэрвээ асуудалтай байна гэж үзээд хуулийг өөрөөр ойлгож ирвэл эндээс нь хагалж цаашаа ингэж яв гэдэг шийдэл хийдэг шүү. Түүнээс хэргийг яг шийддэг талх барьдаг шүүх юм биш аа. Талхыг бол анхан шатны шүүх хийдэг. Энийг бас та бүхэн мөн сайн ойлгоорой гэж. За ямар маргаан голдуу захиргааны шүүх шийддэг вэ? Хамгийн их нь бол газрын маргаан болж байгаа. Та бүхэн бүгдээр мэдэх ба. Өнгөрсөн жилийнхийг авч үзэх юм бол 386 газрын маргааны хэрэг шийдсэн байна. За 297 төрийн албатай холбоотой байгаа. За бусад бол одоо бус төрийн хяналт шалгалттай холбоотой болон бүртгэлтэй холбоотой маргаан дараагийнх нь эзэлдэг. За ингээд сонгуул энэ жил биш болохоор сонгуулийн маргаан 14 шийдсэн байна. Гэхдээ энэ 2012 оны сонгуулийн маргаан явж байгаа. Тэгэхээр энэ бол бас их манай тогтолцооны бас гажиг хэлж байгаа. За ашигт малтмлын маргаан цөөхөн байгаа. Гэхдээ та бүхэн мэдж байгаа 2014 оноос нөгөө шинэ хууль хэрэгжээд энэ одоо цахим мөрөглөөр тусгай зөвшөөрөл олгодог энэ журам шилжснээс хойш маргаан түрүү жилээс асар их нэмэгдсэн. Одоо манай афишнэр маш их ашигт малтмалтай холбоотой маргаан байна. Ялангуяа цахим мөрөглөлийн журмыг хүчгүй болгоно гэсэн ийм маргаан бол зэрэг маш их хэмжил гаргасан явж байгаа. За энэ 14 он гэдэг чинь 13 онд гарсан маргаанууд 14 онд явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр түрүү жилийн харахад ийм хөнгөтэй. За ер нь ингээд маргааны тарлыг аваад үзэхээр айгуу сонир шүү дээ. Намар тийш юм 100 болоод ирэхээр 100 намар газрын маргаа хэсчихдэг байхгүй. Улирлын чанартай. Тэрний яадаг вэ гэхээр ингээ хүмүүс нэг туслан мусландаа ч юм газар мазраа юм дээрэл баахан давхцаагүй миний газрыг авцсан аав өчнгөө болгосон гэд бүгд гинт нэг газраа ойлгоод маргаж эхэлдэг юм шиг. За сонгуулийн жил бол сонгуулийн маргаа хийдэг. За тендерийн маргаан бас удирдлагын чанартай. Тендерийн маргаан
Яадаг вэ гэхээр нөгөө хавар тийш их гомдлож эхэлдэг. Яг л тендерийг улсын төсвийн нэг сарын 1-ээс улсын төсвийн жил эхэлнэ шүү дээ. Тэгээд нөгөө хамаг тендерүүд зарлаад хавраас өмнө ажиллах гээл тендерүүд зарлаад баахан сонгож шалгуулт нэг хавар явдаг. 1 2 3 4 сар. Тэнгүүд нөгөө тэнд гомдсон хүмүүс баахан гомдлыг хавар өгдөг. Ингээ тендерийн маргаан бол бас хөлөрлөлийн чанартай. Ингэж явдаг аа. За төрийн албаны маргаан бол та бүхэн сайн мэдж байгаа. Засаг солигдонгууд гэдэг. Төрийн албаны маргаан ихсдэг. Уул нь бол 4 жилд нэг төрийн албаны маргаан ингээд 12 онд өнгөт 13 онд айгүй өсс үзүүлэлттэй байдаг. Тэгэл дараа жилээс наваа буудъя. Одоо ингээд засаг байнга солигдоод байгаа болохоор ерөөс төрийн албаны маргаан буухгүй. Нэг дараа тарчаал тэгэл нэг хүн халан тэгэл нөгөөх нь гонд ингээд л явдаг. Ийм л юм болж хувирч байгаа. За ингээд тавч мэдээ өгвөл юм байна. Би та бүхэнд яг энэ захиргааны шүүхийн жижигхэн процесс тайлбарлах нэг манай дараа шийдвэрлэгдсэн нэг кейсийг авах гэж бодсон. Та бүхэн 2012 онд сонсон баг нэг компани дизель түвшний өөний борлуулалтыг зогсоогоод тэр нь яасан бэ гэхээр хойноос нийлүүлэгдэж байгаа дизель түвш хомсдолд орсон. Манай нөөц дуусч байгаа гэдгээр бөөнийхэн борлуулалтыг зогсоогоод жижиглэн дээр зөвхөн өөрсдийнх карттай хүмүүст олгох ийм шийдвэр гаргасан байна. За энийг эсэргүүцэж иргэд бол шудраг өрсөлдөөний төлөө газарт гомдол гаргасан. За шудраг өрсөлдөө хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар өрсөлдөөний тухай хууль гэж байдаг. Энэ өрсөлдөөний тухай хуулийн 7-гийн 1 гэсэн заалтыг нэг компани зөрчсөн байна гэж үзэж торгуул тавьсан. За энэ 7-гийн 1-ийг юу гэдэг вэ гэхээр зохиолоор бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох гэдэг зохицуулт байдаг. Тэгээд энэ хуулийн 7-гийн 1-ийг зөрчсөн бол яадаг вэ гэхээр хойно хариуцлага дээрээ тухайн борлоо бүтээгдэхүүн борлуулсны орлогын 4 хүртэл хувийн хэмжээтэй торгуул ногдуулна гэдэг. За ингээ 2012 оны тэр борлуулалтын орлогын тооцоо 4 тэрбум 965 сая төгрөгийн торгуул ногдуулсан юм аа гэж. За энэ ногдуулсан торгуулийг эсэргүүцэж нэг компани захиргааны хэргийн шүүхэлд хандсанаас мараа авсан. За тэгэхээр одоо бид нэр яах ёстой вэ гэхээр энэ ман захиргааны хэрэг юм уу захиргааны шүүх хүлээж авч шийдэх юм уу шийдвэл яах ёстой вэ гэдэг асуудал гэсэн тийм ээ. Тэгэхээр энийг хийх нэг хамгийн одоо бүдүүлэг гэдэг юм уу ерөнхий таймаар авч үзэх юм бол нэг 4 үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа байна хийх гэсэн байна уу гэж. Шүүхтэрийн асуудал ирлээ бол ийм ажиллагааг шалгадаг гэсэн үг. Ерөнхий байдлаар. Нарийн байдлаар зөндөө юм руу орнолтоо бүтээж хууль цугцаан буцаа гэж жижиг сэжиг бүгдийг оролцдог. Гэхдээ бид нар нэг цагийн хүрээд энэ бүх юмыг багтааж авчихгүй учраас би багцлж байгаа шүү за. Хоёрдугаарт энэ ерөөсөө захиргааны хэргийн шүүх хариалан шийдэх маргаан мөн үгүй гэдгийг шалгаж байгаа. За гуравдугаарт энэ захиргааны хэргийн шүүх хариалан маргаан мөн үгүй гэдгийг шалгахын тулд энэ албан тушаалтан мөн үгүй тэр гаргасан юм. Хоёрдугаарт нь захиргааны яг акт мөн байна уу гэж. Тэр их зөрчөөд байгаа гэж байгаа зүйл нь юу вэ гэдгийг шалгах гэдэг шүү дээ тийм ээ. Албан тушаалтнаас гарсан байна уу? Захиргааны акт гэдэг зүйл мөн байна уу гэж. За, гуравдугаарт нь энэ шүүх хянгаад байгаа тэр зүйл нь захиргааны актын хууль зүйн үндэслэл юм бэ? Яаж шийдэх юм бэ гэж. Ийм асуудлуудыг шалгадаг юм аа гэж. За, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа орё. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа яагаад зайлшгүй шаардлагатай юм бэ? Ер нь захиргааны хэрэг дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж заавал шаарддаг. Та бүхэн юу гэж бодож байна? Тэр би нэг усуугаад авчи. Эрүүг хэрэг дээр ингээд прокурор мөрдөн байцаагч нар хэргийг боогод шүүх зөвхлөөр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн үг гэдэг үү? Тийм байхгүй шүү дээ. Захиргаан дээр гэдэг. За энэ юу гэхээр одоо ийм онл гэдэг. Тэрний юу гэхээр захиргаа өөрийнхөө алдааг засах боломжтой байх хэрэгтэй гэж. Захиргааны шүүхийн нэг зорилго бол захиргааг буруутгаж харлуулах сонирхолгүй байхгүй. Харлуулах сонирхол. Энэ бол хамгийн сүүлийн үе шат гэж ойлгодог. Аль болох захиргаад алдаа байвал тэрийг нь
одоо ухамсарлуулах өөрөө алдаа газах боломжийг олох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр захиргааны иргэний шүүхтэр иргэн гомдол гаргахын өмнө заавал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг юм хийдэг. Тэрний өгөхлөөр дээжтний албан тушаалтанд гомдлоо гаргах хэрэгтэй заавал. Заавал. Жишээ нь манай хэрэг дээр байцаагч нарын гомдлыг хэн гаргах вэ? Хэн гаргах вэ? Байцаагчийн гомдлыг хэн гаргах вэ? Гэсэн шүү дээ. Урьдчилан шүүхтээр хандахад ийм юм шалгадаг гэсэн тийм ээ. Тэгэхээр шүүх хариалах дарга дээжтний байгууллага. Дээжтний байгууллага юм байна. Байцаагч нэг магна дарга хандны зүйтэй тохиол юм. Тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл хуулиараа шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын нөгөө дарга нь улсын ерөнхий байцаагч гэж байдаг. Тэгэхээр ерөнхий байцаагч дарга гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд манай тохиолдолд бол хандаад хариу бол авцсан байсан юм а гэж. За тэгэхээр энэ эхний шаардлага бол хангагдчих тийм ээ. За хоёр дахь буюу яг захиргааны иргэн шүүхийн хариаллаа марга муу юм уу гэж. Тэгэхээр энэ дээр би түрүү хэлсэн нэг хоёр зүйлийг дотор нь салах хэрэгтэй юм а гэж. Нэгдүгээр захиргааны байгууллага албан тушаалтан байх хэрэгтэй, хоёрдугаар тэрний захиргааны акт байх хэрэгтэй гэж шалах ажиллагаанд байсан тийм ээ. За энэний өмнө бас нэг зүйл дотор нь харах хэрэгтэй зүйл юу гэхээр нийтийн ба хувийн хэцүү аль нь асуудал вэ гэдгийг ялгаж салах хэрэгтэй байдаг. Нийтийн ба хувийн хэцүү. Хуулийг ингээд хамгийн бүдүүн таймаар ингээд багцлаад хоёр хоож үзвэл тухайн улс үндэстэн доторх хуулийг үзэх юм бол нийтийн ба хоёр хэцүүс хоёр том хөндлөн хуваагдаж авдаг савд. Нийтийн ба хоёр хэцүү гэдэг. Ийм хоёр савд хуваагдаж авдаг. За хоёр хэцүү гэж юу юм бэ? Хоёр хэцүү гэдэг нь тэгш эрхтэй хүмүүс этгээдүүдийн хооронд үүссэн харилцааг зохицуулж байгаа хууль гэдэг. Тэгш эрхтэй. За би энэ нэг 6-аар мэдрэлхийг оролцсон. Жишээ нь хоёр эхнэр нөхөр хоёр гэр бүлээ цуслуулъя гэдэг маргаан бай. Энэ нь хувийн уу нийт юм уу? Хувийн. Яг тэр хоёр хүний л асуудал үстэй тийм ээ. Тэр хоёр хүний л хувийн л асуудал. Тэгээс одоо яг бид нар нийт хамаатай юм. Хамаагүй. За тэгвэл ерөнхий сайдын сайн авах зөвлөхөд анхаарчны шүүхээс хоёр алглаа. Энэ нийтийн хувийн хөө. Нийт яагаад? Хамаагүй налаахын биш ээ. Хохирогч тал нь баг нур учраас нийтэх гэж байгаа. Одоо бид нар тэгтээ яг энэ тохиолдолд дээр наан байгаа тэр ганц гэдэг одоо хүнийг хараад байгаа биш. Хамгийн гол нь нийтийн эсрэг үйлдэл хийсэн хүн ялах хэрэгтэй гэдэг чинь бидний бүгдийн асуудал мөн үү? Улаан эсрэг ялах хэрэгтэй мөн үү? Нийтийн хувийн хөө? Ямар газраас? Гэхдээ ер нь холгой хийсэн хүн ял авах ёстой гэдэг чинь бид нар хамаатай хамаагүй юу? Хамаатай. Тийм биз дээ. Нийтийн асуудал болж шээ. Яг л бидний бүгднгийнх нь өмчлөх эрх гэдэг ойлголт цаана явж шээ. Хин нэгнээс сулгайг шийдэх бол надаас сулгайг шийдэх. Тийм биз дээ. Тэгэхээр энэ нийтийн. Тэгэхээр одоо бид нар ялгаж хэлчих тийм ээ. Нийтийн хувийн гэдэг нь тэгшэрхийн хооронд үүсдэг. Нийтийн гэдэг нь захирагдах харилцаан дээр явж байгаа. Жишээлбэл саяны хулгай хийхгүй байх үүрэгтэй гэдэг бол
Эсвэл замын хөдөлгөөнд оролцох улаан гэрлэн дээр зогсно гэдэг бол нийтийн асуудал болчихж байгаа. А миний асуудал юм аа гэд улаан гэрлэн дээр яваад гэвэл энэ дөрвөн ойлгомж болно шүү дээ. Ямар нь улаан нар явах ямар нэг байгаа юм ойлгомж. Улаанаар бүгд зогсно. Тэр нь хин бэ? Дарга хамаагүй бүгд зогсно. Нийтээрээ захирагдаж байгаа байхгүй. Бүгдээрээ хинч байсан хулгай хийсэн. Тийм биз? Захирагдаж байгаас бүгдээр нь хамаатай ойлголт болж штэ. А тэгвэл Батцуур хэн блэ? Баярмаа хоёр хоорондоо үзэг наймалцсан. Одоо нийтийн асуудал мөн үү? Яа. Танаас ямар ч хамаагүй болж байна тийм ээ. Зөвхөн бид хоёрын хооронд. Тэгэхээр энэ харилцаа ярихад яагаад амар чухал юм бэ гэхээр аль төрлийн маргаа юм бэ гэж ялгах чухал. За жишээ нь дээд шүүх Батцуур биш. Дээд шүүх Баярмаагаас ажлын хэрэгцээ зориулж 10 ширхэг үзэг худалдаж байгаа. Одоо нийтийн хувь юу? Нийт ягаад? Ажлын За энэ бас хоёр. Одоо энэ дээр бид нар маш нарийн юм энэ дээр гарч ирж байгаа. Юу гэхээр тухайн за яг нэгдэлт нь үнэхээр захирдаг байгууллага бай. Одоо юу гэдэг засгалдаг байгууллага бай, төрийн байгууллага бай. Гэхдээ ямар харилцаанд ямар ашиг сонирхол илэрхийлж авч байна гэж. Энэ харилцаа саяны бал худалдаж авдаг харилцаа маань дээд шүүхийн хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлж байгаа харилцаа юм уу? Эсвэл тэрийг хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд орж байгаа харилцаа тийм ээ? Бал бол дээд шүүхийн үзсэн тийм хууль заасан харилцаа биш шүү дээ. Тийм биз? Тийм биз? Өөрөлдвөл нийтийн ашигыг илэрхийлэх байхгүй энэ тохиолдолд дээд шүүх. Зөвхөн дээд шүүхийнхээ өөрийнхөө ашигыг илэрхийлж байна. Дээд шүүх гэдэг байгууллага буюу хаалт дотор хувийн дээд шүүх хувийн ашиг сонирхлыг илэрхийлж байна. Тэрнээс дээд шүүх оронгуудаа эсвэл хууль зүйн яам эренгүүтээ юу гэдгийг эсвэл сайд нэрэнгүүтээ аль чинь над 10 балаг өгөх би наа чи нийтийн тусын тулд 10 баллыг би авлаа аль чинь MSS 100 компьютер аваад би сум болгон тараад би үл яах вэ? Захирах харилцааг чимжлэхгүй нь шүү дээ. Өө нийт хэрэгцээ захирч байгаа юм зөвлөр гэх юм уу? Үгүй болж байгаас энэ харилцаанд төрийн байгууллага хувийн хэрэгцээ харилцаа үүсгэж байна. Тийм үү? Тэг ширхтээ MSS 2 сая компьютер зарна. Бас хаяар үг гэж чадах. Энд чадахгүй шүү. Зах зээл юм. Тэгвэл арай хямдын би тэрийг авах. Зах зээл дээр адилхан та бүхэнтэйгээ олчих. Энэ хувийн хэрэгцээ харилцаа. Хувийн ашиг сонирхлыг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгээ дараагийн шинж тийм үү? Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж байна хувийн. Тэгэхээр бид нэр энийг яагаад ялах хэрэгтэй юм бэ гэхээр манай иргэний маргаан, захиргааны маргаан зарим тохиолдолд холилддог. Зарим тохиолдолд ялахад маш хэцүү болдог. Захиргааны байгууллага нэгдэлт нь байна уу? Байна. Гэтэл захирах харилцаа үүснэ үү? Эсвэл одоо нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үү? Хувийн ашиг сонирхлыг илэрхийлсэн. Тухайн байгууллагын ашиг сонирхлыг илэрхийлсэн үү гэдгээр хамаарат бас их төвөгтэй байдаг юм а гэж хэлэх гээд байна. За хувийн хэрэгцээ маргаан бол бид бүхний сайн мэдэх иргэний шүүхтэр өрнөдөг, тийм ээ? Иргэний шүүхтэр өрнөдөг. Гэхдээ манай тогтолцооны гажигаас бол заримдаа нийтийн хэрэгцээ маргаан иргэний шүүхтэр явждаг. Жишээ нь засгийн газрын тогтоолттой холбоотой маргаан дүүргийн шүүх шийдээд та бүхэн ойлгомжтой болж байгаа. Засгийн газар бол юу? Захиргааны байгууллага мөн. Цагдаагийн ерөнхий газар дараагийг халсан тогтоол гаргая. Захирж байгаа юу? Шийдвэр мөн. Мөн. Тэр яа нэмэр гэж. Ай захиргаа би сексэдтэй бичиж комментэр тэнийг манайд дуусгах юм байна шүү. Тэгэхээр харин энэ манай тогтолцооны гажиг байхгүй юу вэ гэхлээр 2004 онд захиргааны шүүхийг байгуулад яг энэ үйл ажиллагаа явуулсан чи ихсэн чинь засгийн газрын уулын захиргааны шүүх хямнаа гэж хуулинд байсан. Үндсэн хуулийн цэцтээр маргаан өрнөд ерөөсө засгийн газрыг захиргааны шүүх хямд үндсэн хуулийн цэц хямна гэж булаацалтаад тэгээд захиргааны шүүхийн хялтаас аваа хийсэн. Гэтэл засгийн газар үндсэн хууль зөрчихгүйгээр ердийн хууль зөрчиж болдог тохиолдол байдаг. Тийм биз? Засгийн газар дандаа үндсэн хууль зөрчиж байхгүй шүү дээ. Ердийн хууль зөрчиж байна. Тэгэхээр ердийн хууль зөрчсөн маргааны үндсэн хуулийн цэц шийдэхгүй болчихж байгаа.
хууль чинь үндсэн хуулийн дагуу л бас л байх Гэхдээ тэгвэл бүх маргаан үндсүүлийн чинь. Тэгвэл бүх хууль маань үндсүүлийн дагуу. зөрчсөн гэж бохгүй юу? Бол үндсүүлэн дээр бол яг заасан залтан дээр зөрчсөн үгүй тухай байна шүү дээ. А бусад хуулиар асар их олон үр үзэх газар дээр байна. Тэрийг зөрчсөн хэсэг маргааны үндсүүлийн цэцгийн чадахгүй. А хэрэг засгийн газрын бүх маргаан үндсүүлийн цэц дээр очих гэх юм бол үндсүүлийн цэц ачааллаач хэлэхгүй. Тэгэхээр ийм хийдэл үүсэнгүүт яасан бэ гэхээр захиргааны шүүхийн хяналтаас аваацсан. Үндсүүлийн цэц өөрөө хянана гэсэн чинь ердийн хууль зөрчсөн хэсгүүд нь хянагддаг. Тэгэхээр үндсүүлийн цэцэд хандаад иргэд энэ хэсэг чинь хинээр хянуулах юм байдаг гэсэн чинь тэгвэл иргэний шүүх байгаа орчин байгаа газар иргэний шүүх шийднэ гэж шийдсэн. Тэгээ одоо бол энийг засахын тулд сая захиргааны ерөнхий хуулийг та бүхэн мэдж байгаа хавар их хурл баталсан. Энэ дээр бол бүх захиргааны байгууллагууд бүгдийн захиргааны шүүх хянана гэдэг юм байна. Эх оны 7 сарын 4-өөс үүсэж. За тэгэхээр манай маргаан маань нийт эрх зүйн маргаан мөн үгүй юу гэдэг асуулт гарч байна. За байцаагчийн торгуулалт тавьсан. За тэгэхээр нийтийн ашиг сонирхол байна уугүй тухайн маргаанд. Байцаагчийн торгуул. Нийтийн ашиг сонирхол байгаа. Ямар ашиг сонирхол? Бензин өрнөний өмсдөх. Бензин өмс. Нийтийн ашиг сонирхол. Учир нь яг тэгвэл за 3 дугаар хороолт дээр байгаа нэг лангууны явуулдагч би өнөөдөр бүх тархианыхоо нэг нэ. Тэгэхээр ерөө шодрог өрсөлтөд ирэх газар байцаг торгуулт тавихгүй. Яг Яагаад тэгээ нөгөө боломжтой ш. за яг хамгийн гол юм эндээ байгаа байхгүй. Тэгэхээр нэг гэдэг компани юу вэ гэхээр бензин Монголд импортлдог компани байхгүй. Импорт дээр давмгай ажилтаа хийж байгаа. Тэгэхээр давмгай ажилтаа хийж байгаа гэж гэдэг бол зах зээлийн 3-1-ээс дээш эзэлж яадаг юм байна. Тэр нь хамгийн гол нийт томат болчихно. Бид тэрнээс татгалзлаач өөр сонголт байхгүй болчиход байна шүү дээ. Татгалзлаач. Тэгэхээр энэ дээр нийт ашиг сонирхол байна. За захирах цагт харилцаа байгаа. Байцаагчийн торгуул дээр яг ямар харилцаа вэ? Байцаагч чи эрхийнхээ дагуу ингэж яасан багш. Торгуул мөнгө торгуул тэг өөргийнх нь дагуу захиргатай торгуулын төлөвлөгөө. Яг үнэ. Хамгийн гол дэш. Өө наадах тавьжлахгүй надад ямар амттай ингэ явах уу? Нэг төлөхгүй бол дансыг хаагаад данснаас нь татаад авчих юм уу өстэй. Тэгэхээр эн чинь захирах харилцаа. Миний хүсэл зоригоос хамаарахгүй би төлөх болчиход шүү дээ. Тийм болчиход байгаа. Энийг чинь захирах харилцаа. За сайн тохиол байна. Торгуул байна. Захирч мах. Энэ төл. Тэгэхээр төлөхгүй үйл уучлаарай дансыг чинь хаана бүх үйл ажиллагааг чинь ингэ. За захиргааны албан тушаалт байгууллага мөн байна. За эргээд хэдүүлээ ярилцах учраас нэг төр өрхийг мөн тийм ээ. Ингээ харж байгаа. За бид нар түрүү нийтийн хувийн гэж ангилсан одоо нийтийн эрх зүйдээр ийм үндсэн шүүхүүд үйл ажиллагаа үүдэг. Тэр үндсөлийн шүүх, эрүүгийн шүүх, захиргааны эрхийн шүүх гэж. За үндсөлийн шүүх цэц шүүх буюу цэц бид нар түрүү хэлсэн үндсөө зөрчсөн хэсэг байгаа. Эрүүгийн шүүх бол нийтийн эрх ашигт халдсан маргаанууд гэж шийддэг тийм ээ. Хувийн эрх ашигт халдсан маргааныг аль шүүх шийдэх вэ? Эргний шүүх. Жишээ нь болгоомжгүй хүний ховцон дээр юм асгачлаа эрүүдэн чамаг гэх яг хохирол учирсан уу? Хүний эрхэд талцсан уу? Талцсан биз дээ. Талцсан. Гэхдээ эрүүг эрг биш. Бүх хэрэг эрүүгийн эрг байх нь чухал биш. Хамгийн гол нь хөнгөн бүгд нэг нийтэд тийм хор аюултай биш бол яг эргэнээр шийдэх хэрэгтэй. Сэтгүүлчийн бичсэн зүйлсийн төлөө эрүүгээр явах хэрэгтэй, эргэнээр явах хэрэгтэй. Энэ айгүй маргаантай зүйлүүд. Би зөвхөн судалж байсныг та нарт тайлбарлахад энэ юу гэхээр нэг талд нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэний идэх хэрэг байдаг байхгүй юу? Нэг талд. Нөгөө талд нь хүний эрхэмсэг байх хэрэг байдаг. Нэр төр нийтийн асуудал мөн яалтч байхгүй. Яг бол хэн нэгэн дуртай болгоныг чи бол бомбош чи юу гэж бичээд өгдөг үү? Айгүй хэцүүстэй. Тэр нэр төр хадж байгаа үйл ажиллагаа хорих хэрэгтэй. Тийм үстэй. Хөлбөс болж байгаа. Энэ нэг талд нь нэр төр нөгөө талд нь үзэл бодлоо илэрхийлэх юм балансын асуудал гэж байна.
Тэгээ улс орон болгонд эрүүгийн хууль нь байж идэг. Энэ учраас нийтийн асуудал мөн учраас эрүүгүүлээр хамгаалах хэрэгтэй. Эрүүгүүлээр хамгаалж байгаа юм чи ямар нэгэн ял байх хэрэгтэй болчиход. Тийм биз? Улс орон эндээс одоо яаж бултаад байна гэхлээр эрүүгийн хуулийг өөрчлөх юм бол үндсээр нь нийцэх болчихдог. Эрүүгүүлээс одоо юу гэдэг үзэл бол бусдыг гутаах томчлох гэдэг зүйл хасчихлаар үндсөө зэрч болж байна. Байж гэхдээ шүүх ялахгүй. Гарцсан байхгүй. Шаад Австрали гэдэг юм уу зарим улсад болохоор 50 жил ерөөсөө эрүүгүүлэр ялдаг. Энэ юу гэж эрүүгүүлэн нарахлаа байж идэг. Хүнийг гүтгэх юм бол тэдэн жил хорно гэдэг нь торгоно гэж. Яг шүүх дээр яадаг гэсэн юм гэхээр 50 жил өгөө гэж байна. Яагаад гэвэл манайх энийг бол аль болох одоо үнэхээр хохирсон болов сэтгүүлчээр тэр хохирлын юу гэдэг тэр гүтгэсэн нэр хохирлын даргуулах иргэний журмаар шийддэг гэж байна. Тэгээ энэ бол юу гэхээр бас ухаалаг менежмент асуудал. Шүүх дандаа хуулиар асуудал шийдгээс илүү тэгээд тэр дотор хуулийг зөв хэрэгжилж менежмент хийх асуудал гэж байна. Арчилсан нэгэн шүүх одоо чинь цаазаар хялан Америк тал мужид нэж. Гэсэн мөртлөө зарим мужид нь ерөөсөө сүүлийн 70 жил хэрэглэв. Ягаад шүүх ихэн байгаа боловч өгөхгүй шүү дээ. Хатгалцч байна. Хэвлэний хэрэгжлээ бас дэгдэж байна. Харин тийм морон дээр тэр концепт. Тэгэхээр энэ юу вэ гэхээр энэ төвхтэй нийтийн хувь эрх зүйн төвхтэй асуудал байдаг учраас та бүхний асуудлыг маргаа өсгдөг. Сэтгүүлч нар энэ асуудлыг үнэхээр айгүй тийм ээ. Хасна эргүүлээс хасна гэдэг. Гэтэл хасна гэхлээр энэ цаатлах үнийн нэр төр зөвхөн сэтгүүлчтэй асуудал биш. Хүн болгоны асуудал. Нэг хүн ярилцлага өгтөө сонингоор баг гүйлээд байж болохгүй шүү дээ. Тэгээ бид бүхэн бас мэдж байгаа нэг одоо хүнийг одоо эрүүл мэндийн доктор гэдэг хүнийг хэлснээс бол нөгөө нас орсон ч юм. Ийм хор хөрөлтэй юм учраас нийт эрх зүйн асуудал мөн гэж байдаг. Гэсэн мөртлөө шүүх өнөөдөр яаж менежмент хийж байгаа гэдэг нь ийм байдлаар харилцаа хайж байна гэж. За захиргааны шүүхт бид түрүүсэн захиргааны байгууллага албан тушаалтан болон акт толгойд гэж. За одоо ямар байгууллага албан тушаалтан дээр захиргааны шүүх хяналт тавьж байгаа юм бэ гэж. Хуулиараа засгийн газрыг авчихсан одоо 20 он ерөнхий сайд болон сайдаас доош бүх хууль хэрэгжүүлэх байгууллага албан тушаалтнаар хэлдэг. За эрчим хүчний зохицуулахаараа өмнө нэмлээ. Энэ захиргааны байгууллага нь яг хууль хэрэгжүүлж байгаа бол одоо бүгдээрээ л хууль хэрэгжүүлж байгаа тайсан. Төрийн нэрийн юм шийдвэр гаргаж мөрдүүлж байгаа. Төрийн нэрийн юм шийдвэр гаргаж мөрдүүлж байгаа. За төрийн нэр юмнаас. За нэг агуулгаар тэгж хэлж бол төрийн нэр юмнаас. Гэхдээ бид нар цаана байгаа юм. Төрийн хэлээд байгаа шүү дээ. Нийтийн хувийн гэдэг ангиллын чинь цаана байгаа. Тэр захирагдах нийтийн эрх ашиг илэрхийлэх гэдэг нэг шинж байгаа шүү дээ. Тэрийг л бодож байна. Нийтийн эрх ашиг илэрхийлж байна уу? Хамаатай хамаагүй. Хамаатай. Та бүгдээрээ бидний орой очиод нэг хоол хийх зардал өсчлээ шүү дээ. Тийм биз дээ. За ой хүүхдүүдээ над телевизээр унтраа хамгийн унтраагаар тогны үнэ бичсэн байх шүү дээ. Захирагдж байгаа харилцаа мөн. Бид нар чи нэмжлэх байхгүй. Би 355 төгрөг өрөлтөг хийшдэг. Тийм байх уу? Байх биш. Төлөхгүй л яах вэ? Хогтсдэж шүү дээ. Тэгэхээр энэ тэр нөгөө захирагдах нийтийн ашиг илэрхийлэх гэдэг юм цаана байна уу гэдгийг л харах хэрэгтэй байна. Тэгэхээр эрчим хүчний зохицуулахаар 10 бал хөдөлж авч байгаа асуудал бидэнд сонир биш. Үн тариф нэмж байгаа асуудлаараа нийтийн захиргааны байгууллага болдог. Эрчим хүчний зохицуулахаар энэ над 10 балыг 1000 төгрөгөөр өгсөнгүй гэдэг шүүхтэд манай захиргааны шүүх хүлээж авахгүй шүү дээ. Тийм ээ. Та нар нэг иргэнээр тэр бизнесийнхээ аймаг шийдвэл гэж юм. Тэгэхээр энэ ялгаатай байна гэж. За жишээ Монгол улсын их сургууль оюутан эсвэлэх журам батлахдаа орон нутгаас эсвэлэхгүй гэж. Орон их сургууль захиргааны байгууллага мөн үү? Юу? Их сургууль Монгол улсын их сургууль. Монгол улсын их сургууль ийм шийдвэр гаргав. За юу яа? Энэ жил эсэлтийн журам батлаад ерөөсөө орон нутгаас байхгүй.
Өдөөний хүмүүсээр шиг дандаа хотын хүмүүс аваа. Оюутны байр маанаас болоод бөөн зардал. Тэгээ шийдчих. За тэр шийдвэрийг яах вэ? Захиргааны байгууллага гэж үзэж манайд хандлаа. Яа. Өдөөний хүмүүс өдөөний Харин одоо бид нар захиргааны байгууллага гэдэг чинь ямар тохиолдолд байна гэдгийг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр түрүү дахиад нөгөө буцаад нөгөө төр орно шүү дээ. Нийт ирэх шиг байна. Захир цагтгаар цай байна. Байна. Энэ тохиолдолд их сургуулийн захиргаа манай захиргааны шүүхийн захиргааны байгууллага гэдэг нь орох гэдэг. Яг нийт хамаатай шийдвэр гаргаж байна. Их сургууль өөрөө төрийн өмчит сургууль шүү дээ. Нөгөө талаас зарим үйл ажиллагаагаар их сургууль улсын хэмжээнд монопол гэдэг. Жишээлбэл биологийн салбар сургууль энэ өөр хувийн сургууль байхгүй шүү дээ. Тийм багаз физикийн ч гэдэг юм. Энэгээр хувийн сургууль байхгүй. Хуулийн сургууль, эдийн засгийн сургууль, сэтгүүлийн сургууль чөлөө төрөлтөөр байж болдог юм. Зарим салбартаа монопол. Тэгэхээр энэ бол нийтийн. Тийм багаз. Тэгэхээр одоо бид нөгөө захиргааны байгууллага гэдэг ямар тохиол хувийн төрийн бус байгууллага ч гэсэн захиргааны байгууллага байж болохоор. Тийм багаз. Тийм баг. За жишээ нь одоо номерын үйлдвэрлэгч итгэхэд төрөөс ганцаараа тендерээр сонгон шалгуулагдсан. Би ганцхан номер. Энэ жил хөдөөний номеруудыг өгөхгүй. Хотын номерууд л. Номероо ер нь юу яана? Үн тарифын нэмнэ. Хотынх нь арай хөнгөлөлтөй 20, хөдөөнийх нь 50. Тийм шийдвэр байна. Нийтийн захиргааны байгууллага мөн үү? Яг. Та өөр газар номер ирэх байна уу? Байхгүй болчиход байна шүү дээ. Тийм бол бид нар өсөөгөө тийш аав. Тэгэхээр энэ хувийн ч ажиллах байгаа захиргааны байгууллага гэдэг миний хэлэх гэдэг. Тэр цаана байгаа бид нар захирах нийтийн эрх ашиг гэдэг хоёр зүйлийг харах хэрэгтэй. Юмаа гэж. За хоёрдугаар захиргааны байгууллага гэдэг бидний ерөнхийдөө ойлголоо тийм. Зарим тохиолдолд төрийн бүх байгууллага боловч яг тэр нийтийн эрх ашигыг илэрхийлж байгаа захирж байгаа харилцаан дээр байна. Тэгвэл төрийн байгууллага хувийн харилцаанд ч орж байна тийм ээ. Мөн хувийн байгууллага захиргааны байгууллага болж болох юм. Гэхдээ төрийн чиг үгийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд. Хормын орд. За энэ жил баруун аймагуудыг бүртгэхгүй. Яа. Сонголт байна. Сонголт байхгүй. Одоо ойлгогдчихэв тийм. Бид нар ерөнхийдөө ойлгож байна. Захиргааны байгууллага гэж ямар байгууллага вэ? За энэ байгууллагын бүх шийдвэр өрөхгүй. За тэгвэл шүүх яадаг вэ гэхээр за энэ урдсан шийдвэрлэх ажиллагаагаа хийсэн юм байна. Магнаа байцаагчд хандсан юм байна. За хариугаа авсан юм байна уу гэсэн юм байна. За одоо тэгвэл захиргааны шүүхийн хариулт мөн байна уу гэхээр нийтийн хувь юм байна уу гэдээ ялгаж хэлж байна тийм ээ. За энэ нийтийн юм байна. Тэгвэл нөгөө торгуул могол шийдвэр байцаагч номос юм байна. За тэгвэл захиргааны акт мөн үү гэж. Захиргааны акт мөн үү гэдгийг тогтоохын тулд 5 үндсэн шинжийг хардаг. Энэ шүүх. За хамгийн нэгдүгээрт нь захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан байна. Бид нар энийг сайн ярьсан учраас тийм. За байцаагч мөн захиргааны нийтийн эрх ашиг илэрхийлдэг байгууллага албан тушаалт мөн байна. Шууд байцаагч. За нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байна гэж. За түрүүс бид нар нийтийн ашиг сонирхлоо. Нөгөө бензиний үн одоо бензин зарахгүй байгаа нь яагаад нийтийн асуудал болчиход байгаа юм гэж тийм ээ. Түүнээс тэр хорооллын лангуун дээр нэг хүн бүх тархиогоо үсгэнүү байна тэр бол нийтийн асуудал биш шүү дээ. За нийтийн эрх зүйн нийтийн ашиг сонирхлыг хөдөж байна гэж. За захирамжсан шинжтэй гэдгийг ярьсан тийм ээ. Бид байцаагчийн торгуулийг татгалзах, төлөхөөс татгалзах гэж байхгүй шүү дээ. Тийм ээ. Албадлаг бий болж байна. За гадагш чиглэсэн гэдэг нэг шинж байдаг тайлбарлаад. За энэ юу гэхээр тухайн байгууллага дотгошоо биш. Бусдаас шаардах хэрэгтэй гэж. Бусдаас шаардсан хэрэгтэй гэж. Тухайлбал одоо шудраг өрсөлдөөн эрхлэгчийн төлөө газрын ерөнхий байцаагч ийм шийдвэр өгөх л да. Өглөө болгон манай ажилтнууд 9 цагаас дасгал 15 минут гэж. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нь
шийдвэр тушаалгаж. Өглөө болгон бүх манай ажилтнууд дасгал хийнэ. 15 минут. Хийгээгүйг цалингаас хаснаа. За одоо яг энэ хаашаа чиглэж байна? За яг энэ нэг шинж дотгошоо чиглэж байгаа. Тэгэхээр энийг байцаагч нь манай захиргааны шүүх өгөх юм бол шүүхлэж авах нь. Та хоёр танай байгуулгын асуудал ночлоо манайхан. Нөгөө хамгийн ихний зорилго болсон шүү дээ. Иргэн хуулийн этгээдийн эрхийг хамгаалах. Тэр захиргааны байгууллагаас. Тэгэхээр гадна талд байгаа хүнийг хамгаалах гэж байгаа байхгүй захиргааны шүүхийн зорилго. Ингүүл яг хөө. Ерөөсөө улсын ерөнхий байцаагч дарга нь ажил дээр огт хүн хүлээж авахгүй гэдэг жоо бүтэлж. Иргэдийг хүлээж авахгүй. Дандаа байцаагч нартай л болно. Ер нь тэд нартай уулзах цаг зав юу гэдэг нь буу ажилтаа багт. Тэгвэл яах вэ? Одоо хаашаа чиглэж? Хинээс шаардж байна? Тэр байгууллага хамаагүй иргэдээс шаардж шít. Чи надад уулзахгүй шүү шаардж байгаа юм. Одоо энэ журмыг бариад манай шүүх тандад яах вэ? Нэг шинж хангагдж захирах харилцаа мөн үү? Мөн. За одоо шийдвэрийнхээ өдргээд ирээ. Шийдвэр нь бусдаас шаардж байна. Нөгөө 4 тэрбум 900 шаардж байна. Шаардж байна. Яг л өөрийнх нь дотор нь биш нэг гэдэг компаниас төлөхийг шаардж байгаа байхгүй. Тэг багц. За тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байна гэдэг шинж байдаг захиргааны акт. Ямар нэгэн тохиолдол зохицуулаагүй бол ерөөсөө захиргааны акт биш гэж үздэг. За ингээд шийдвэрийн тохиолдол дээр ярив. 4.9 тэрбумыг төлж болно гэсэн дагуулын явах яах вэ? Тэгвэл үүрэг шаардж байна. Шаардахгүй байсан. Чинь энэ засаг бараг зохимж гаргал л да. Манай аймгийн иргэд өглөө болгон сүүгээ өргөл гэж зөвлөө штэ. Зөвсгүй. Шаардахгүй бас зохицуулж гэнэ юм. Юм зохицуулаагүй штэ. Өглөө болгон сүүгээ өрг гэвэл асуудал болох гэж штэ. Өргөөгүй хүн бас нэг юм дорох гэдэг штэ тийм үү? Тэгэхээр энэ тохиолдол зохицуулж байгаа нь ямар нэгэн үүрэг шаардж байна. Одоо бидний хувьд яг төлөхгүй бол яг хариуцлага авч ирэх гэж. Тэгэхээр энэ 5 шинж байж захиргааны акт гэж хэлэх гэж байна. Манай тохиолдолд бүгдээр байна тийм үү? Захирамжуулсан шинж нь нийт эрх зүйн гадагш чиглэсэн байна гэдэг юм. Яг биш. Мөрдөн шалгах энэ дэлхийд даяар байгаа. Герман шиг мөрдөн шалгадаг. Одоо их газар гэж бид нар ярьж байгаа Европын ихэнх улс бүгдээрээ яг энэ мөрдөн шалгах зарчмаар байдаг. Мэтгэлцэхгүй. Америк тэргүүтээ Англи, Америк, Энэтхэг, Австрали, Канада яг нэг Английн эрх зүй ингээд колончлж байгаа үлдсэн улсууд биш. Тэнд энэ мэтгэлцдэг тогтолцоо байдаг байхгүй. Практикээр гарч явах дээр нь яах ёстой вэ? Одоо мэтгэлцдэг тогтолцоо энэ айгүй амар том асуулт болчихлоо л да. Яг мэтгэлцдэг тогтолцоо би шууд шилжинэ гэж хэлэх нь бас эвгүй байх гэж боддог. Энэ өөрөө айгүй том тогтолцооны өөрчлөлт байхгүй юу? Бид яг сэтгүүл зүгээрээ тайлбарласан мэт. Чөлөө зах зээлээ болоод ийшээ ороод үзье гэдэг шиг хуулийн хувьд бол айгүй оронгоор байсан тогтолцоо. Тэгэхээр тэр нь айгүй бэлдэх хэвээр үзэх хэвээр Герман бол айж шилжиж байгаа шүү дээ. Маш айж. Тэгэхээр Герман юм болгоомжтой шилжиж байгаа бид нар бол огцомдож болохгүй байх. Бас одоо шүүх нийтийн хямрал болох ч юм уу мэдэхгүй шүү дээ. Бүгдээрээ бэлэн биш. Мэтгэлцэх гэхлээр одоо тэгээд бас шүүмжил их дагуулдаг шүү дээ. Түрүүн миний хамгийн том шүүмжил нь юу гэхлээр энд сайн өнгөлөгчд бол хэрэгээ аваагаа шнэ гэдэг. Энэ тогтолцоо. Би тавхан нэг жишээ ярьж өгье. Америкийн нэг хөлбөмбөгийн алдартай одоо тоглогч байсан юм аа. Тэр яасан бэ гэхлээр ихнэрээ алдсан байхгүй. Ихнэрээ алаад. Тэгээ ихнэрээ алчаад яг мөрдөн байцаагч нар ингээд цагдаагийнх нь өөрөө мэдүүлээд тэгээ нөгөө дөрөв нь хөрөөд өрөнгүүд нөө би алдсан. Миний асуудаг юм. Тэгэхээр бүх юм ингээд заагаад би одоо яг энэ ч байж ингээд алдсан. Энэ намайг ингэсэн би ингээд алдсан.
Тэгэхээр бүх юмаа зөвшөөрөл эргээд өртөн байцаагч нараас нь Америк хөлбөмбөгийн одоглолоо нөгөө тийч аа цэцлэгнээ хөрлөв. Шүтдэг хүн байхгүй. Тэгээ хийж явах явцад нэг алдаа гараад тэрний өглөө бүх нотлохоорыг ингээд бэхжүүлж авахтаа дандаа 2-3-аас дээш гэрчүүлэх хэрэгтэй байхгүй. Яг өглөө хөндлөнгийн гэрч яг энийг дараа нь нөхөд хийцэн гэж хэлэхгүй тул энэ газар дээр байсан юм энэ хотог. Яг тэнцээ гэрчээсэн юм а. Тэгээд энэ байцаагч авч яг ингэж хийсэн гэдэг гэрчлэх хэрэгтэй байсан. Тэгэхгүй дараа нь хаанаас ч юм олоод ирсэн нэг гарын хэгийг тавьсан хотог хаанаас ч гараад ирэх мэдгүй шүү. Тэгэхээр гэрч байлгаж нотлохоорыг бүгдийн цуглуулдаг. Тэгээ энэ үйл ажиллагаанд нэр гэрчийг оролцуулах явцсан гэдэг. Тэгээ дараа нь яг үгээр нөгөө нөхөрч ирэнгүүт сайн өмгөөлөгч нар мэдээж баян хүн ч юм сайн өмгөөлөгч байгаа. Сайн өмгөөлөгч нар иргэн сайн үзэн гэдэг. Өө манайх ялцсан. Бирч байхгүй нотлох цуглуулсан. Энэ хотог нотлох юу ч тотлохгүй. Тэгээ шүүхтэр ирэл гин бороогаа хөдөө зөвшөөрснөөс буцаж байна. Манайх ерөөс гин бороо би хэлж байгаа байхгүй. Тэгээ мэтгэлцээний үр дүнд яасан. Яг тэгвэл тэр хотог нотлох хоригдын чаддаа алдсан байна. Ямар ч гэрч байхгүй ийцэн мөрдөн байцаагч гэртээ байжсан хутлаач ийцэн юм гэдэг. Тэгэхээр мэтгэлцэх тогтолцоо төгс гэж хэлж чадахгүй. Асуудал бий. Тэгээ энэ хоёр тогтолцоо хослуулах гэдэг нь тийм арга замыг л хайгаад байдаг хуулийн шинжилгээ. Гэхдээ одоо юу гэдэг эцэс төгсгөлгүй хайлт баг л та. Энэ хоёрын дундын баримтыг л аль болох өөрийнхөө орондоо зохицуулах хэрэгтэй. За, анхаарал тавьсан явц баярлалаа. Мэргэшж байгаа шүү дээ, тий. Тэгээд би энэ шүүхийн эрхөө зөвлөлөөс зохион байгуулж байгаа мэргэжсэн сэтгүүлчийн сургалт энэ ажиллагааг дотроо бол маш их дэмжиж сайшаад юм аа. Юу гэхээр одоо наад захын анхан давзалтах хяналтын шатны шүүхийн тогтолцоог ойлгохгүй манай сэтгүүлч нар юм бичдэг байхгүй. Тэгээ хайлтанд явж нөгөө дээд шүүхэд эхлэж хийдэг юм энэ ч гэдэг юм уу сонь асуудал асуудаг байхгүй. Тэгэхээр энэ бас бичиж байгаа юмныхаа талаар нийгэмд одоо зөв ойлголт өгөхийн талаар энэ үйл ажиллагаа бол маш их одоо төлөвлөж болно гэж боддог. Тэгээ та бүхний хууль эрх зүгээр мэргэжсэн сайн сэтгүүлч нар болж төлөвшөөсэй, хөгжөөсэй гэж ирвэё.